Сонирхолтой юм үйл явдлууд л өрнжинд бас үлийн энэ нэг 3-4 жилийн хугацаанд Монгол улсын чинь одоо эдийн засаг бол түүхэнд байгаагүй ийм том эргэлттэй болчихж байна. 17 тэрбум долларын экспорт хийцэн, ийм эдийн засгийн эргэлт хийцэн 5 тэрбум Америк доллар буюу энэ ч одоо хэдийнх найд. Кэшэр ингээ халаасалдсан байж байгаа улсуудад дахиад нөгөө байхгүйгаас дутхгүй зовлон гараад ирд юм байна. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурь байдгийг. Энэ зовлон биш л дээ. Энийг зовлон гэж юус хийж. Энэ амжилт байхгүй юу? Амжилт мөн. Тий. Энэ бол одоо чинь оюун эрдэнэ засгийн газрын үед хийгдсэн одоо түүхэнд бичигдэх. Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд байна. Тэрэн дээр тус бүрдэн төлөөлөл өдөртөх зөвлөлүүд байна. Тэд төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө хэрэгжиж байгаа. Саяхан өнгөрсөн засгийн газрын оролдоонд би Нямбатар одоо сайдаар ахлуулсан бас ажлын хэсэг гаргаж байгаа. Энэ дээр хуулийн хэлтийн байгууллагын нөхдөөд бас мөн одоо сангийн яам хэрэглэх газраас хүмүүс орсон байна. Энэ 5 толгой дээр өнөөдөр хүртэл сүүл Амжилт мөн. Тий. Энэ бол одоо чинь оюун эрдэнэ засгийн газрын үед хийгдсэн одоо түүхэнд бичигдэх хамгийн том амжилтын нэг. Би одоо эдийн засгийн хувьд хэлээ зөв. Монгол улсын түүхэнд бид нар түүхээ ингээд өнгөрсөн түүхийн одоо 20-30 жил ээж харсан. Аа 97 он гэхэд бид нар 500 сая долларын экспорт хийсэн улс шүү дээ. 500 сая доллар зөв. 1 тэрбумын хагас гэсэн үг шүү дээ. Тий. Одоо 2000 онд ч бид нар тэр хавцаа гэсэн зэ. За 12-оос 16 онд B2 банкны ерөнхийлөгч байхад бид нар чинь ханшаа алдчихжээ, нөөц багасчихжээ, хүнд үед авсан, нүрсний үн унжээ. Тэгэхэд манай экспорт 4 тэрбум 5 тэрбум доллар л байсан шүү дээ. Одоо 10 жилийн өмнө. Тэр чинь жилд үндсэндээ баг дахин нугараад Жилд манай олдог мөнгө маань 4 тэрбум доллар байлээ шүү дээ. 5 тэрбум доллар. одоо 20 гэж ирж штэ. Ковид ч бид нар дээр ирлээ, бид нар 7-тоогоо л ерөнхийдөө ингээд нэг жоохон явсан. Тийм нормалаа. Тэрнээс хойш оюун эрдэнэ ерөнхий сайд байх энэ хугацаанд оюун эрдэнэ баг одоо энэ бүгдийнх нь ажилласан 23 онд 15 тэрбум доллар төрлөө шүү дээ. Нөгөө 7 чинь 2 дахин болчихлоо шүү дээ. Зөв. Нэгээс нь жил болгон Монгол улс ийм их валютын орлоготой болж эхэлж байгаа байхгүй юу? За одоо энэс чинь татвараа аав нь хэдүүлээ, валютын нөөцөө бүрдүүлнэ. Одоо нөөц мөн сая чи түрүү хэлж 5 тэрбум доллар болсон. Энэ тоог одоо ингээд бас нэг миний бодлоор ингээд олон нийтч болон макро эдийн засгийн эрдэ хүмүүс маань ч гэсэн их дутуу яриад ах шиг байна. Энийн нөлөөг. За юу вэ? Яг л энэ чинь нэг хэмжээний масштабын өөрчлөлт байхгүй юу? Хоёлаа 10%, 20% өөрчлөлт яриад байгаа юм биш үү энэ чинь? Дахин нугарсан тухай асуудал яриад штэ. Намайг Төв банкны ерөнхийлөгч байсан үед чинь 10 жилийн өмнөх үе зөө. Тэрнээс 3 дахин өсчихлээ штэ энэ чинь. Тэгээд одоо энийгээ хэдүүлээ 20 болгоно гэж яриад сууж штэ. 20 болгохт нь л чинь би итгэж зөв. Нэгэнд 15 хүрсэн юм чи. Хүрх юм байна гэдэг. 17 юм билээ л тий. Одоо энэ төмөр зам бид нар чинь ингээд ашиглалтанд ороод энэ бүх юмнууд ингээд сайжрах бол магадгүй энэс том болох нь гэдэг. Тэгэхээр энэ болгоны цаана яг ямар ажил байдаг юм бэ зөв. Тэгэхдээ бид нар бомбын сэргэлт гэж нэг юм том ажлыг оюун эрдэнэ эхлүүлсэн юм байна. тий. Одоо энэ графикийн би ч юм даа эдсэн энэ л тоонууд л та 100% юм уу? тий. Сүүлийн 4 жилийн өсөлт юм байна. Энэ 7 тэрбум байсан чинь ингээд 15 тэрбум болж. Тэгэхээр хавтгай доор байгаа шугамч нь болохоор ковидын үеийн энэс хойш өсөж байгаа наадаач. Асар их хулгай байсан юм байна зөв. Аман дээр нээс үнээр зараад исэн юм байна. Тэгээ ашгаа тэр хөлийн цаана тээвэрлэлтэн дээр хүмүүс хуваалцаад исэн юм байна. Дахин. Тий. Тэгээ энэ болгоны таслаа чавчаад эхлэхээр л энэ тоочийг жинхнээс өсөж байгаа байхгүй. Нэгээс нь энэ авилгал хулгай хоёрыг байхгүй болгочлоо. А жинхнээсээ экспортын хүчин чадлаа үнийн өсөлт биш. Хүчин чадлаа нэмчихээр энэ хоёр чинь нийлэхээр ийм гайхамшиг бий болгож байгаа. Монгол улс жил болгон 15 сая доллар олж ир гэж боддоо. Намайг ерөнхийлөгч байх үед Төв банкны ерөнхийлөгч бид нэр 3 жилийн дотор олдог мөнгө маань шүү дээ. Тий. Тэр 97 онтой харьцуулбал наач одоо баг 30 жилийн олдог орлого юм аашаа тий. Монгол улсын хувьд хамгийн том дархлаа буюу төлбөрийн чадварын бусад төрлийн эрсдлүүдийн эндээсээ бид нар ерөнхийдөө гараа ивчиж байгаа байхгүй. Зүгээр нь оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдын хувьд адгийн наацх нөгөө ам үн, хил үн, биржийн үн гэдгүүдийн ач холбогдлыг л ойлгуулчихлаа шүү дээ. аман дээрээс одоо 60 орчим доллар хилийн цаана очихдоо 120-180 доллар байдаг. Энэ дунд нь байгаа 60-аас 70 долларыг зарчилсан бүлгэлийг илрүүлэх юм ажлаас байгуулсан. За энэчнээс маш их сонин зүйл харагдана.
Зөвхөн энэ 70 эдийн засаг одоо цэгцэрэхэд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин дэлгэр байна. 2 дахин шүү. Дөнгөж сайхан 4 жилийн өмнө манай экспорт чинь 7 тэрбум байлаа шүү дээ. Тий. Гэтэл нүүрсний үн сайн байсныг сайн байсан шүү дээ. Боломжтой л байсан шүү дээ бас. Одоогийнхоос ч баг өндөр байсан. Тий. Тэгэхэд ордог валют нь 15 байгаагүй байхгүй юу? Байгаагүй шүү дээ. Тэгэхээр амны үн гэдэг нэг доогуур үнээр зараад тэндээс ингээд манай энэ уурхай яг бодит ашиг маань алга болчихжээ. Тэр бэт томилсноос хойш бэт нэг хүсээд байхаар цус бүтц биш л дээ. Даргагүй өрхөнд томилогдчихэж шүү дээ энэ чинь болохгүй байгаа учраас. Тэрнээс хойш яг бодитойгоор өсөж байгаа байхгүй юу? Үн. Түүнээс нөгөө экспортлж байгаа нүүрсний хэмжээс нэг огцом одоо 3 дахин 10 дахин өссөн юм бол байхгүй шүү дээ. 2 дахин 3 дахин өссөн юм бол бат. Өсөх нь өссөн. Гэхдээ бид нэр энэ авилга, энэ зохион байгуулалт, бүтэц, аж ахуйн нэгжийн зөв хяналт дотоод. За тэгээд дээрээс нь тэр борлуулалтын хянаж штеп. Энэ болгоны үр дүнд энэ валютын орлогч өссөн юм аа. Тэгэхээр энэ засгийн газраас шийдвүлээ зүгээр нэг ажилгүй суудсан засгийн газар биш нэ. Асар их ажил орж байгаа. Тэрний гадуур савраад байгаа мөнгөө чинь нөгөө савн дотор үлдээнэ гэдэг чинь өөрөө асар их ажил шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их найдын төлөвлөгөө, авилгатай тэмцэх 5 иш ажиллагааг хэрэгжүүлснээр 107 мянган ажлын байр хадгалж, далд эдийн засгийг ил болгож, цар тахлын оргил үе хасах 4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 онд 7 хувиар өсч энэхүү өсөлтийг өрх бүрд эргэн бүрд хүрэхээр ажиллаж байна. Одоо эн чинь эргээд өрхийн эдийн засаг руугаа ингээд цаг хугацааны ирэхээр ханш зээлийн хүү бизнесийн идэвхжилт гэдэг энэ сувгуудаар эн чинь одоо эргээд өрхийн эдийн засагт мэдрэгдэж эхэлнэ шүү дээ бизнесийн салбартаа. Эн чинь цаг хугацаа шаарддаг зүйл байхгүй. Энэ улсын эдийн засагт чинээлэг дундаж давхрах гэдэг нэг ойлголт ингээд дэлхийд даяараа явж штеп. Дундаж давхрах чинээлэг байх тухай философи. Энэ өөрөө доод давхаргаач татаж босгодог. Дээрээс төрийн хямралыг ч тулж өргөдөг. Энэний ач холбогдыг та нар хэлээд байгаа шүү. Энэ цоо шин санаа шүү, шин санаа. Энэ оюун эрдэнэ ерөнхий сайдаас л гарч ирсэн санаа. Энэ засгийн газрын үед л гарч ирж байгаа санаа. Өмнө олон сангийн тухай бид нар ярьж ирсэн зүг. Бид нар уул уурхаан баялагийг иргэдтэй хүргэе гэхдээ бид нар хувьцаа болгож өгч ирсэн зүг. Заримдаа бүр бэлэн мөнгөч тараасан зүг. Хүүхдийн мөнгө гэдэг нэрэнд орж ин явсан. За тэгээ янз бүрийн хэлбэрээр үүссэн. Одоо энэ баялагын сандаа хийхдээ бэлгээгийн нэр дээр нь дансан дээр нь хадгалъя гэдэг санааг одоо энэ хуулийн дотор байж байгаа. Үндэсний баялагын сан нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хоримтлын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах, Норвегийн баялагын сангийн загвар болон баялагын үр өгөөжийг нийгмийн чухал зүйл зарцуулах Сингапурын хоримтлын сангийн жишг загвар тулгуурлан боловсруулагдсан. Энэ санаа бол нэгдүгээр жишээ нь, хоёрдугаар яг Монголын нөхцөлд зөв. Дөрөвчийн чиний асуугаад байгаа. Тэгэхээр Монгол дундад давхрах чинь хөрөнгөгүй байна шүү дээ зөв. Энэ хүн юу ч алгагүй шүү дээ. Энэ хүн чинь тэртүүд гарахаараа юун дундаж бүр ядуу давхаргалгаа орчих гээд шүү дээ зөв. Энэ асуултанд чинь хариулт нь өөрөө энд байгаа байхгүй. Уул уурхаан баялагийг яг өөрийнх нь нэр дээр нь хадгалаад байя. Өрхлөөгөө энэ мөнгөө шилжүүлээд явъя гэдэг санаа байхгүй. Энэ бол миний бодлоор яг тэр дундад давхрын бидний хариулт шүү дээ. Хямрал болгоно дундад давхар маань доош унаад идэг. Ажил хийгээл идэг тэгснэ тэтгүүт гарангуудаа шууд ядуурлын зонлоо бүслүү дахиад унчихад шүү дээ. Тэгээ эндээс гаргадаг санаа чинь тэр хүмүүс дээр өргөтөр байгаа үндсэн зардлыг бид нар энэ баялгаасаа зохицуулах гэж оролдох юм бол үр дүнд нь өрх нөгөө олж байгаа мөнгөөрөө хуримтлаа хийж болно, хэрэглээгээ нэмж болно, бусад юмаа зохицуулаад явж болно. Ингээд дундад давхарга дээр бид нар үлдэх юм байна. Одоо чинь ерөнхий сайд оюун эрдэнэ хувьд бол нэг тийм юм хэлээд байна штэ. Та тэр байр суурьтаас чинь санал нийтгүү. Монголын эдийн засаг ингээ пирамид болчлоо. Ерөөсөө дундаж давхрах буюу нийгмийн одоо үндсэн массын халаасанд байж ах хэвээр мөнгө чинь пирамидын орой дээр байж байгаа нэг хитгэн гэр бүл дээр төвлөрчлөө. Тэгээ үүнтэй би тэмцэж байгаамаа. Тэгээ энэ тэмцдгийг маань одоо юу гэдэг дэмжиж өгөөч гэдэг зүйл. Дэлхийн маш олон улсад чинь одоо юу гэдэг хөгжиж байгаа улсад гарсан проблем энэ өөрөө. Пирамидын дээд цэг дээр хамаг одоо хөрөнгө оруулсан байжгаад тэгээд хамгийн ихний улс төрийн ч юм уу одоо дайны ч юм уу хямралаар нөгөөдөл нь гараа явуудагч. Нөгөө баялгаа зараад ч юм аваад ч юм уу те. За үйлдвэрээ авч чадахгүй бол зарчгаж явуудаг. Үндэсний баялагын сангийн хууль хэрэгжих, аривжих, суур зарчим нь уул уурхаан баялагын ил тод шудраг ёсны зарчимд суйрлах нь ойлгомжтой билээ.
Улсын их хурлын гишүүн гишүүтэй. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишг тэнгэр газар мэт зөрүүтэй ойлголт байдаг. Байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин хизээж сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон газрын хэвлэлд орших ард түмэн бүхний төр өргөөжийг нь хүртэх учиртай баялаг юм. Альч улсын дахин сэргээгдэхгүй баялагийг ашиглагч нар тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёс зүйн хэм хэмжээ юм аа. Энэ баялаг чинь хаана хоримтлагдсан байх ёстой? Хувьцаад болох ёстой юм байна. Зөв. Энэ хувьцаанууд нь энэ дундад давхарга дээр барьж явах ёстой юм байна. Хоримтлуулаад хадгалж явах ёстой юм байна. Шинээр бий болгож байгаа одоо тэр сайлуулах үйлдвэр гэхэд энэ иргэдээр хоримтлагдсан байгаа мөнгө нь ийшнээ урсаж хөрөнгө оруулалт хувьцаа болж орох ёстой байхгүй. Эднэртэй бодиттой мөнгө байгаа шүү дээ. Энд чинь бичлэлт биш байхгүй. Энд чинь яг бодиттой экспортоос бий болсон бодиттой орлого энэ чинь хадгалагдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодиттой мөнгийг буцаад эдийн засгт нь л оруулж явах ёстой байхгүй. Тэгэхдээ бас л нөгөө иргэдийнх нь нэр дээр тэгэхээр иргэддээр шууд очдог өгөөж нь. Энэ уулуурхад хилээл сайн экспорт хийгээл олон орд одоо юу гэдэг нь том ордууд байгаад бол Монголын иргэн бүрл улам л цаашаа баян болоод баяртай байдаг ийм л зөв модель рүү бид нар орох байхгүй. Орлого нэмэгдсэн ч гэсэн очих газар нь пирамидын орой болцохоор тэг өгөөжл байхгүй гэсэн үг. Энэ надад хамаагүй болчихж Тэгж байгаа. байгаа. Энэ зөвхөн чамд хамаатай зүйл. Надад ямар ч хамаагүй шүү дээ. Чиний л уурхай байна шүү дээ. Наа чи. Надад ямар ч хамаагүй. А гэтэл энэ уурхай орлогоос нийт иргэдийн яг өөрийнх нь хувийнх нь данслуу мөнгө шууд ордог болчихлоо шүү дээ. Түүлийн чи надад хамаатай болж байна. Би чамд сайн ажилласаа гэж бодно үстэй. Гэхдээ чи чиний олигтойхон шиг захирал тавьчихалтай бэлгээ гэж хэлнэ үстэй. Яагаад ингэж алтны үн 2300 болчиход байгаа нь чиний ашиг чинь өсөхгүй байгаа юм бэ гэж би чамайг асууж штэ. Хувьцаа эзэмшиж байгаа. Нүүрсэн дээр яг мөн ижлэх нь зөв. Нүүрснөө нь гадаа зах зээл дээр $300 хүрчээд байгаад яагаад аман дээр нь $70 зараад байгаа юм бэ энэ. Тэр биржээр нь аваачаад наадах 200 300-аар нь зараач. Яг өнөөдөр одоо Монгол болж байгаа бидний яриа шүү дээ. 5-7 өдөр болсон яг л үйл явдал чинь шүү. Бид нар юу 5 дахь мэдчихгүй байсан мөлий. Тэр нөгөө хүн болгонд нэг 1072 хувьцаа аваачсны үр дүн л гэж би харж байгаа шүү. Жишээ. Би 1072 хувьцааны ноогдлаа шиг өнгөрсөн жил 50,000-ыг авсан бол энэ жил 500,000-ыг авах боломж байгааг энэ дэлхийн эдийн засгийн чинь судалж харж штеп. Нэлээд олон ерөнхий сайдагч бас ажиглалаа, ойрхоноос хамтарч ажиллаж ийлээ зөв. 40-тэй, 30-тай, 50-тай, 60-тай хамтарч ажиллаж үзлээ зөв. Энэ шин юм биш үү саях шиг. Нэгдүгээр экспортоо өсөх, валюта орлого нэмэх. А дээрэс нь дундад давхарга дээрээ өрхийн хуримтлал дээр нэрийн дансан дээр нь энэ баялагийг шууд шилжүүлээ гэдэг ийм санааг дэвшүүлж байгаа ерөнхий сайдч оюутны байгаа үст энэ чинь. Өөр байсан уу? Яг ийм санаа хизээч ер нь бид нар дахиж сонсож байгаа. Бид нар уул уурхай маш олон янзаар л хуримтлалыг хэрэглэе үзлээ шүү дээ. Оюун эрдэнэ сая энэ нэг төгсгөлийн энэ хуулийн одоо сая нэг төслөө хурал өргөн барьлаа шүү дээ. Энэ бол миний бодлоор энэ хүний одоо яг өөрийнх нь дипломын ажлаа ингэж ширээ дэргэн тавьчлаа. За энэ миний ойлгож байгаа Монгол улсын хөгжил гэдэг санаагаа. За өнөөдөр ирсэнд бас маш их баярлалаа. Олонний тул ялангуяа үзэж байгаа улсууд бол ойлголтын хувьд бас нэг талдаа гарсан болов уу гэж бодож байна. Ерөөсөө энэ шүү улс төргүүгээр ямар нэгэн одоо лобби нөлөөлөл ятгалахгүйгээр бидний мэдэх ёстой мэдрэмж энэ шүү гэдгийг их тийм үнэлтэд тайлбарлалаа л гэж ингэж харж байгаа. Тэгээд танд бас ирсэнд баярлалаа. Тэгээд дахиад удаад бас ирээрэй. Тэг.